Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбоо SCH телевиз хамтран явуулдаг Монгол гайхамшиг нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад дахин үзэгч олондоо хүрч байна. Энэ удаагийн нэвтрүүлэгт хаан банкны дэргэдэх акробат уран нугаралтын Angels TV-ийн захирал цирк судлаач Батболд оролцож байна. Би 1972 онд Улсын гавьчигчин Арднаа Узарын нэрмжид циркийн донд сургуульд орж 4 жил суралцаад акробат үсрэгч гэдэг мэргэжлэр 1976 онд төгссөн. За ингээд залуусын золбоо гэдэг Москвад төгссөн 22 хүүхдүүд Арднаа Узарын нэрмжид сургуулиуд төгссөн 11 хүүхдүүд ингээд залуусын золбоо гэдэг хөтөлбөрөөр анхныхаа шижигэн сантын тоглолтуудыг төв циркийнхаа манежинд хийж Монгол улсын циркийн жүжигчин болж байсан. Тэрнээс хойш өнөөдөр өөрийнхөө уран бүтээлээр 90 хэдэн оны хүртэл 94 оны хүртэл өөрөө тоглож байсан. Ихэвчлэн акробат үсрэлтийн номер хийж тоглодог байлаа. Годслон тоглогч байсан. Энд мөрөн дээр акробат, шидэх хванз, шидэлтэй акробат, агарын нисэлт, газрын нисэлт, шидэх хванзны номерт хэд хэдэн групп шинжилэн тоглосон. Мөн миний бас гол номер бол Тэмээтэй акробат гэдэг Монголын циркийн үндэсний маш том групп байсан. Энэ группт бол маш олон жил ажиллаж байсан. Ингэхдээ гадаадын 30 гаруй орноор аялан тоглолоо. Ингээд 40 гаруй уран бүтээл хийсэн. За өнөөдөр циркт ажилласнаас хойш эргэцүүлэн бодоход бол 35-6 жил өнгөрчхөөд байна. Монголын циркийн ахмад жүжигчдийн нэг циркийн урлагт олон шилдэг үзүүлбэр бүтээж үзэгч олондоо хүргэж байсан Батболд өнөөдөр өөрийн сургалтын төв байгуулан Монголын циркийг гадаад хотуудад сурталчлахад хүч хөдөлмөрөөр зориулж байна. Би бол хаан банкны дэргэдэх акробат уран нугаралтын Angels TV-г энд хариуцсан ажилдаг. Мөн сүүлийн 20 гаруй жил гэх юм уу би цирк судлаачийн ажлаар дагнаж ажиллаж байгаа. За энэ хооронд бол 60 жилийн анхныхаа Монгол циркийн сонин гаргалаа. За Бурятын сонинуудад цирктэй холбогддог материал, Германы сонинуудад яала, Францын артист олимпистик гэсэн сэтгүүл дээр бас материал өгж байлаа. Японы циркчтэй хамтарч бас энэ хооронд алиалагчийн студийг 1997 онд байгуулагдаад циркийн дэргэдэх ардын жүжигчин Алиа Данзангийн нэрмжид алиалагчийн студи гэж байлаа. Тэр студийг хариуцсан ажиллаж байлаа. Ингэж ажиллаж байхдаа 10 гаруй хүүхдүүдийг циркийн акробат, жонглер, тэнцвэр, алиалал гэсэн энэ мэргэжлэр сургалт явуулаад 4 жилийн сургалт явуулаад цирктэй бас шинэ боловсон хүчнүүдийг бэлтгэж байлаа. Мөн циркийн сургуульдаа би бас циркийн түүхийг зааж байлаа. За мөн дээр нэмээд би ингээд манай энэ акробат уран нугаралтын Angels TV-ийн манай жүжигчид шин залуу хүүхдүүд энд ингээд сургууль хийж байна. Бид нар энэ тайсан дээр жилдээ нэг шинжилсэн програм хийдэг. Өнгөрсөн жилд бид нар 70 жилийн хойд зориулж өөрсдийнхөө шинжилсэн програмыг бид нар энд бэлтгэж тоглосон. 5 жилийн хойд хийсэн.
2011 он бол одоо түүх дойнуудаар маш их ариун баялаг тийм сайхан жил болсон. Энэ жилд бас манай циркийн үүсгэн байгуулагдсны 70 жилийн болсон. Энэ 70 жилийн ойдоо зориулаад одоо Монгол циркийн нэвтрхий тол гэдэг номоо бол бичиж гаргасан. Энэ бол одоо циркчдийн маань бас олон жилийн ууггүй хөдөлмөр, амьдрал, тэмцлийн, уран бүтээлийн одоо салшгүй холбоотой энэ бүхэл зүйлийг аагаас яа хүртэл бичсэн анхны циркийн ийм уран бүтээл болсон. Одоо манай Ахмад жүжигчид одоо Намсраа ах байж байна. Миний багш одоо Эренчин самбуу доктор, Батчулуун багш баншил ухааны доктор профессор одоо редакторлаад миний хань байж байна. Монгол Улсын гавьяач уран нураач Ингэцэг редакторлаад төрийн шагналд ардын жүжигчин Норов самбуу өгч ерөнхий редакторлал Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ахмад жүжигчин Намсраа ах одоо бид нар дээр ингэж ажилласан. Ингээд энэ сайхан номыг одоо 70 жилийнхоо ойд бэлэг болж барьсандаа их баяртай байна. Энэ ном бол одоо дэлхийн том циркийн институтуудын гар дээр очиж байсан. За нэг жишээ хэлэхэд бол саяхан Бельгийн нэг циркийн эзэн одоо намурт одоо фестивал явуулдаг циркийн эзэн Эммануэль гэж залуу хэлж байсан. Баги энэ номыг би одоо жишээлбэл монгол хэл дээр уншиж чадахгүй л дээ. Гэхдээ энэ ном бол одоо энэ зургийг харахад л Монголын циркийн түүх одоо тэр чигээрээ миний нүдэнд бууж байна. Ямар сайхан. Тэгэд энэ Бельгид одоо хамгийн анхны одоо ном болж одоо миний гар дээр ирж байгаад бол маш баяртай байна гэж хэлсэн. Ингээд циркийн одоо Аранкали, Кени цирк одоо Австралид хүртэл очсон байгаа, Америкт очсон байгаа, Англид очсон байгаа. Энэ одоо тодорхой хэмжээний улсуудад одоо энэ номнууд одоо хүрж байгаа. Батуулдын гэр бүлээр циркчин аль нэг. Төвний гэргийн Монгол Улсын гавьяач жүжигчин Инх цэцэг уран нуграач бол охин нь мөн л ээжийнхэн мэргэжлийг өвлөн хүүн сургалтын төвөнхөн найруулагч жүжигчнэр ажиллаж байна. Одоо ингээд нийт циркчдээ би юу гэж хандаж байна гэхээр хүн өөрийнхөө уран бүтээл сэтгэл зүрхээр ханддаг бол тэрнийхээ төлөө байж агаарэ. Циркийнхаа урлагийг одоо Монголынхаа циркийн урлагийг дэлхийд улам их мандуулаарай. За тэгээд дашрамд хэлэхэд бид чинь одоо эдгээр ингээд цирк хөвчлөгдөд ингээд 5 циркийн ийм циркч болцсон ч гэсэн циркчдийн одоо холбоо гэдгийг одоо манай циркээр олон жил удирдах байсан эдийн засгийн ухааны доктор Чулуунбаатарга одоо энэ циркчдийн холбоо гэдгийг одоо үндэслэн байгуулсан. Одоо бас Ахмад жүжигчин Цээ би одоо Дэмжиг Жавах гэл ингээд инхэн ахын төр гэдээ бид нар байгуулж байсан. Энэ холбоондоо хэдүүлээ бүгдээрээ нэгдээд нэгдсэн дуугаар дуулбал дуу нэг, доктор бол хүч нэг гэдэгтэй адилхан. Бидний дундаас одоо тим юм гарч байгаасаа гэж би хүсэж байна. Мөн энэ төв циркийнхаа манежинд олон улсын олон сайхан одоо жүжигчтэй хамтарч том фестивалуудыг явуулж байгаа. Том уралдаануудыг хэдүүлээ хоорондоо зохион байгуулж байгаа. Одоо удахгүй энэ манай Хатанбаатарын бас сураг сонсогч байлаа. 4 сарын 16-нд одоо энэ жил бол Монголын циркийг үндэслэн байгуулсан Арднаа Авазургаан одоо 100 жилийн энэ жил тохиолж байгаа. Эндээс одоо төр засаг бол энэ бүхэн дээр одоо бүх анхаарлаа хандуулж байгаа. 4 сарын 16-нд бол одоо залуу циркчийн шилдэг үзүүлбэрүүдийг 100 жилийн хүрээнд одоо явуулж одоо Арднаа Авазургаан нэрэмжит шагналуудыг олгох юм байлаа, өргөмжлөх өгөх юм байлаа. Энд манай одоо нийт циркчид одоо өөрсдийнхөө уран бүтээлийг бэлдээрээ мөн 4 сарын 26-нд яг энд одоо Арднаа Авазургаан нэрэмжит одоо тий хэвлийн хөштэй одоо циркчдийн нийт баяр болно. Энэ дээр энэ одоо элтгэл одоо Монгол циркийн 70 жилийн ойн хөгжилд, ололт, амжилтуудын талаар одоо илтгэлүүд тавигдана. Арднаа Авазургаан өр хүүхдүүд үгхэлнэ. Манай циркийн Ахмад дуу, циркчдийн холбоо энэ бүх улсууд одоо энд хурж иж өргөн. Би ч гэсэн өөрийнхөө бас энэ цирк судлаачийн талаас шүүмжлэгчийн талаас эндээ сэлтгэлээ тавин. Мөн дараа нь манай одоо шинжилсэн хөтөлбөр одоо шинэ хөтөлбөрийн тоглолтоо хийн. Одоо манай нийт циркчид энд цуглаж одоо бас халуун дотны яриа өрнүүлнэ. Мөн жижигийнхаа одоо 4 сарын 1-ндээ бас тоглолтоо алиалагчид явуулж байгаа. Ингээд одоо Монголынхаа циркийн нийт циркчидтэй одоо уран бүтээлийн өндөр амжилтыг би одоо хүсэн ярих байна. Монгол гайхамшиг нэвтрүүлэгт оролцогчид Монголын анхдагчид байх буюу ховор цуглуулгын эзэд байдаг бөгөөд эдгээр зүйлээ сонирхсон хүмүүст дуудлага худалдаагаар зардаг боломжлолтой.
Ингээд Батулд өнөөдрийн нэвтрүүлэгт ямар дуудлага худалдаанд оруулахыг сонирхъё.